Сайн байна уу? Авокадотой талах подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Намайг Ирана гэдэг. Харин намайг даахүү. Шинэ оны анхны дугаараараа өнөөдөр сонсогч тантай эргээд уулзахад сайхан байна. Ажлын шаардлагаар нэг хэсэг завсарласан. Тэгтээ ад жаргалын эрэлт цувралаа үргэлжлүүлэх юмсан гэж бид хоёр сэтгэлтэй болол их яарсан. Тэгэхээр хүлээсэнд баярлалаа. Он гараад удаагүй байна. Яг энэ үед хүмүүс New Year's resolution буюу энэ жилийнхээ хувийн зорилго, төлөвлөгөөнүүдийг бодож зарим нь бичиж тэмдэглэж аваад биелүүлж эхэлж идэг үе. Тэгээд хүмүүс бол янз бүрийн зорилго тавьсан байгаа бах. Турн эрүүлжин муу зуршлаасаа сална гэдэг зорилтууд их түгээмэл байдаг гэсэн. За. Бид хоёр аз жаргалын тухай ярьж байгаа. Тэгээд сонсогч таны энэ жилийн хувийн зорилгоо тодорхойлоход хэрэг болох болов уу гэдэг үднээс өнөөдрийн сэдвийг сонгосон байгаа. Амьдралаас аз жаргалыг мэдрэхэд их чухал нөлөө үзүүлдэг нэг зүйл байгаа. Энэ бол бусдын төлөө гэсэн сайхан өгөөмөр сэтгэл. За тэгээд хүн бусдыг хайрлаж, бусдын төлөө сайн сайхан зүйлийг хийхин хэрээр өөрөө илүү аз жаргалтай, эрүүл сарвал амьдардаг гэдгийг харуулсан эрдэмтдийн судалгаа нотолгоо олон байдаг. Тэгвэл бусдын төлөө юуг яаж хийвэл та өөрөө илүү аз жаргалтай байх вэ гэдэг талаар ярилцъя. Сонирхуулахад өнөөдрийн дугаарын энэ сэдвийг манай подкастын нэг сонсогч бүсгүй санал болгосон байгаа. За. Авокадотой талахыг Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотоос сонсдог Баясаа маань энэ дугаараа сонсож байгаа гэдэгт найдаж байна. Гоё сэдв санал болгосон Баясаадаа баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр хоёулаа хүн гэдэг амтан бусдын төлөө юм хийхээрээ үнэхээр өөрөө аз жаргалтай болдго нь үний юм уу гэдэг асуултаар эхлэх үү. За тий. Би хэд эрдэм шинжилгээний ажлуудыг харлаа л да. Тэгээд ер нь бол дандаа л тэр бол үнэ гэж байна. Тэгээд тэр дундаас сонирхолтой санагдсан нэгийг нь товчхон танилцуулъя. 2017 оны 100 хэвлэгдэж гарч исэн нэг судалгаа байна. Швейцар улсын Цюрхийг сургуулийн судлаачдын гаргасан нэг судалгаа. Тэгээд өгөөмөр үйлдэл хийсэн хүний тархинд аз жаргалын мэдрэмж ихээр төрдгийг харуулсан тийм үр дүн гарсан байна лээ. Тэгээд яаж хийсэн гэхээр судалгаанд хамрагдсан хүмүүстээ бүгд нь $100 хөвчлээ. Тэгээ тэр хүмүүстээ 2 бүлэгт хуваацсан. Нэг бүлгийнхэнд нь болохоор $100 зөвхөн өөртөө л зарцуулаарай гэдэг даалгавар өгсөн байгаа юм. За. Харин нөгөө бүлгийнхэнд нь болохоор энэ мөнгийг өөр хин нэгэн зориулаарай гэсэн гэж байгаа. Тэгээд судалгаад дүгнэлт нь нэг юм гарсан байгаа юм. Мөнгөө өөртөө биш өөр хүнд зориулж зарцуулна гэж ботсон хүн тэр мөнгөө зарцуулаагүй байж хата ч гэсэн илүү аз жаргалтай болж эхэлсэн байгаа юм. Тэгээд зарцуулахаараа бүр их аз жаргалыг мэдэрсэн. Тэгээд жишээ нь одоо надад нэг $100 байлаа гэж бодъё л да тий. Тэгээд тэр $100 би ингээд гартаа атгаад сууж байхдаа за энэ мөнгөөрөө би даваа хүүтний хэрэгтэй юмыг нь авч өгөндөө гэд бодоод сууж байхan бол тэр нь энэ мөнгөөрөө өөртөө нэг гоё юм авчиж та гэж бодсноос илүү жаргалтай байна гэж байгаа байхгүй юу? Тэгэд аз жаргал нь яг яаж хэмжсэн бол одоо нөгөө нэг өмнө нь бид нэг дугаараараа MRI төхөөрөмж гэдээ ярьж байсан шүү дээ. Тархины сарнын зураглал гаргадаг. Тэгээд тэнцээ тийм зураг аваад тэгээд яг тархиныхаа аз жаргалыг мэдэрдэг тэр хэсэг нь ингээд хамгийн их итгэвч байгаа юм байна гэдгийг харсан байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд нэг сонирхолтой юм нь болохоор заавал бас нэг их мөнгө ч юм уу эсвэл байгаа бүхний өөр хүнд зориулна гэх албагүй одоо чинь $100-ийнхаа за би 10-ыг нь одоо өөр хүнд зориулна гэж бодсон байлаа ч гэсэн тэр нь яг ижилхэн хэмжээний одоо жаргалын мэдрэмж төрж исэн гинэ. Жишээ нь одоо нэг хамт байгаа найзтай ганц аяг кофе бариад очиж идаа гэж бодох юм бол тэрнээс үрдсэн одоо гоё мэдрэмж нь болохоор үнэтэй том бэлэг өгч байгаагаас ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр хэмжээндээ биш юм байна. Тийм. Тэгээд энэ судалгааг хийсэн эрдэмтэд юу гэж зөвлөсөн бэ гэхээр ойр ойрхон ингээд бусд хүмүүсийг баярлуулдаг. Тэгээд тэрийгэ дадал зуршил болгож чадах юм бол урт удаан хугацаанд үргэлж жаргалтай сэтгэл үүдрэг явах боломжтой гэж байгаа юм. Бас тэгээд нөгөө өндөр настай хүмүүс донд бусдаасаа илүү өгөөмөр сэтгэлтэй хүмүүс нь болохоор илүү эрүүл байдаг гэж байгаа юм. Жишээлх юм бол цусны даралт шүү дээ тий. Цусны даралтыг багасгаад дасгал хөдөлгөөн хийх, им тан уухаас илүү үр дүнтэй эмчилгээ юу байсан гэж хүнд туслах, хүнд бэлэг өгөх. Тийм мөнгөө өөр хүнд зарцуулах. За. Мөнгөө өөр хүнд зарцуулах. Тийм. Тэгэхээр дараа ер нь өөрөө өөрийгөө нэг гоё баярлуулмаар санагдах юм бол өөртөө гоё юм авах биш, өөр хин нэг баярлуулад үзээрэй гэж. Тийм. Тэгээд хамгийн ихний алах маань болохоор
за би бусдад тусаддаг өгөөмөр сэтгэлтэй хүн бай гэдэг шийдвэрийг эхлээд гаргахад ч тэр нь л гэхэд жишээлбэл чухал тэрнийгээ мэдрээд ирэхээр л хүн илүү жаргалтай болж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Аха. Тэгэхээр энэ яг бодит амьдралд тэгэхээр ойрхон сонсогдож байна. Үнэхээр тийм болов юу гэж бодож байна хөө. Аха. Зөвхөн сайн нөгөөний эхлээ шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдэг дээр надад яг нөгөө шинэ жилийн өмнөх өдрүүдэд охинтойгоо үзчихсэн нөгөө Гринч бодогдлоо л доо. Тэ? Тэр чи яг тийм шийдвэр гаргах тухай кино идэв шүү дээ, тий. Аха. Тэрийг айгу баясгалантай үзсэн. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдүүдэд шинэ жилийн үеэр бэлэг өгөх тэ. Тэгээд албан байгууллагуудаас хүмүүсээ урамшуулах эднэр гэдэг дээр бол бас тэр ажлын хэсэгт ороод ингээд хүүхдүүдийн бэлэг бэлтгэхэд хүртэл хүн айгу тийм ад жаргал мэдэрдэг байх гэж л бодогдож суулаа. Аха. Тэгээд нөгөө хоёлаа хамгийн анхны дугаараараа нэг ярьжсэн та мөнгөөр аз жаргал авч болд юм уу нэргээд. Тэгээд тэгэхэд болохоор хүн наад захынхаа хэрэгцээг хангасан тий орох оронтой өсөж цангахгүй ингээ явж байгаа болвол бусдын төлөө ингээд мөнгөөрөө юм хийх юм бол эсвэл өөртөө гоё дурсамж үлдээх юм бол илүү аз жаргалтай болдог гэжсэн шүү дээ тий. Тэрнтэй ч гэсэн холбоотой ах л та. Тэгээд бас нэг судалгааны дүгнэлтэн дээр болохоор бусдын төлөө гэсэн сэтгэл болвол хүнийг бие физиологийн хувьд одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ч гэсэн их эрүүл саруул байлгадаг, урт наслуулдаг гэдгийг нь бол бүр ингээд аюул сайн тооцож гаргасан билээ. Гэхдээ нэг анхаарах юм нь болохоор бусдын төлөө гэд өөрөө өөрийгөө зайлааслах биш тий. Бусдад гэсэндээ ингээд өөрөө дарамтанд орж болохгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ингээд чадхынхаа хэрээр тий тусал тэгжиж одоо энэ нөгөө нэг хүн тусалснаасаа өөрөө ингээд илүү жаргалтай ариул саруул болно гэдэг тэр юм хэрэгжих юм байна л да. За тэгэхээр өгөөмөр сайхан сэтгэл бол биднэрт байгаа. Дэлхийд даяар миллениал гэдэг энэ үеийн залуучууд болохоор онцлог нь бусад үеэсээ ингэж ялгардаг гэж байгаа. Нийгмийнхээ сайн сайхны төлөө хүн бүр ямар нэг юм хийх ёстой гэдэг тийм яг бат итгэл үнэмшилтэй. Тэгээ дээрэс нь бас манай нөгөө Монгол соёл, Монгол хүмүүжлэр бас өглөг буян хийх гэдэг ч юм уу ядарсан нэгэнд ингээд тус дэм үзүүлж явах хэрэгтэй гэдэг бол угаасаа бидний эмийн үгээсээ сурцсан Монгол зан штэ тий. Харин тийм би бас яг тэр чинь бас яг бодогдчихлээ. Яг одоо юу гэдэг буян үлдэнэ гэж ярьдаг тий. Тэр чинь бол одоо бараг л бидний өдөр тутмын амьдралд одоо жоохон бахад бол байнга чихэндээ бол хоногштлон сонсож өссөн тий. Харин тий. Яс заншил гэх юм уу? Тийм манай эмээл ав хүүхэд баярлуулна гээл биднэрээс гадна ингээл өөр цэцэрлэг ясал дээр очиад хүүхэд баярлуулж ийн гээл явж байдаг гэсэн. Тийм учраас одоо бас манай Монголд ингээд янз бүрийн хандвийн аян эднэр явхад бид нэр чадхын хэрээр бүгдээр л тусалцаадаг тий. Айгу тэрэнд итгэвтэй байдаг. Тэгтээ яг дан ганц тийм өгөөмөр байхаас гадна бас их ухаалгаар хандах нь зүйтэй гэж байна л да. Одоо мэдээж хинд юу гэх нь хувь хүний шийдвэр өгч чадчихлаа бол сайхан. Тэгтээ ямар нэгэн хандив өглөө гэж бодоход тэр хандив нь үр дүнтэй, үнэхээр нийгэмд тустай байж чадахгүй гэдэг талаас нь сайн бодоорой гэж нэг хүн хэлж байна. Энэ хүн хин бэ гэхээр Австралийн философч Питер Сингер гэдэг хүн. Тэгэд Принстоныг сургуульд одоо багшилдаг. Их мундаг философч өөрөө бас их өглөгч хүн байна лээ. Тэгэд энэ хүн юу гэж зөвлөж байна гэхээр нэг хоёр юм хэлж байгаа юм. Хандив тусламж өгтөө зүрх сэтгэлээ сонсохоос гадна толгоогоо сайн ажилуулад тэгэд үнэхээр чухал асуудлыг шийдэж байгаа сайн юмд л одоо оролцоорой, сайн аянд л одоо хандив өгөөрэй гэж байгаа юм. Тэгэд яг тэр өгсөн мөнгө нь үр ашигтай зарцуулагдаж чадж гин үү эднэр гэдэг дээр сайн тооцоолж үзээрэй гэж байгаа. Тэг бүр айгүй айхтар тооцоолоорой гэж байгаа байхгүй. Жишээлх юм бол нэг ийм жишээ өгж байгаа юм. Хараагүй хүмүүс туслая гэдэг шийдвэр гаргалаа гэж бодъё. Зүрх сэтгэлээ сонсоод хараагүй хүмүүс туслая гэдэг шийдвэр гаргалаа. За. Тэнгүүд энэ Америкийн жишээгээр байна л да. Америкт хараагүй хүнд тусалдаг тийм сургуультай нохоонууд байдаг. Өдөр тутмын ажлаа амжуулахад нь урд нь ингээд хөтлөөд явдаг, урд нь байгаа саад дотгоор аюул ослыг нь анхааруулдаг тийм мундаг сургуультай нохоонууд. Тэгэхээр хараагүй хэрэгтэд ийм хөтөч нохоо авч өгөхийг уриалсан аянууд Америкт зөндөө явагддаг гинэ. За. Тэгэд нэг хараагүй Америкт иргэнд хөтөч нохоотой болгож өгөхөд $40,000 зардал гардаг гэж байна.
Тэгтэл Питер Сингер маань болохоор ийм нэг тооцоо хийж л дээ. Хөгжиж буй оронд болохоор нүдний өрөвсөлттэй өвчнөөс болоод ингээд хараагүй болсон нэг хараагүй иргэнийг хараатаа болох мис заслын зардал нь 20-50 доллар байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө 40 мянган доллараар нэг хүнийг хөтөж нохотой болгох уу? Эсвэл мис заслаар 400-аас 2000 хүнийг хараатаа болгох уу гэдэг шийдвэрийг гаргаа. Гэж байгаа байхгүй. Тэрийг одоо оюун ухаанаас ажилуулад, тооцоолоод тэгжээж хандваа яг зөв юмд нь өгөөрэй гээд байгаа нь одоо энэ гэсэн үг үү те? Тэгэхээр одоо ингээд хандив өгтөөч гэсэн тийм тооцоо судалгаатай угаалгаар хандах хэрэгтэй гэсэн юм зөвлөгөө юм л да. Тэгэхээр энэ дээр давхуу юу гэж бодож байна? Тэгэд ер нь Монголын одоо жишээн дээр ярих гад үзэх юм бол одоо яаж хандив өгөх юм бол илүү тийм ухаалаг тооцоотой өгсөн болж таарах уу? Яг зөв нэг өдөр тутам одоо жишээ нь сошиалоор ингээд анзаараад харж байхад болохоор нөгөө шууд ингээд ийм одоо өвчтөө хүүхдээ энэ ч гэдэг юм уу те ийм үйл явдал болоод ийм юм боллоо. Тэгээд ингээд та бүхнээсээ хандив хүсэж байна гэж банкны ингээд данстай ингээд ер нь явж идэг л та. Тэгээд яг бүрд ингээд хүүхд мөхтөр бол бүр ингээд зураг хүргийн тавьсан байдаг. Тэгээд нэг талаасаа бол энэ бол бас хүүхд эрхийг айгу ноцтой зөрчиж байгаа үйл ажиллагаа. Тийм нэг хүүхдийн нэр төр гэж юм байгаа тий. Тэгэхээр зүгээр яг миний зүгээр хувийн туршлагаас гэх юм бол би одоо нүүи чидийн орон гэд төсөл байгаа. Лантон тохио төрөмс байгуулгын тий. Тэрийг бол айгу тийм үр дүнтэй өөрсдийнхөө үйл ажиллагаа айгу сайхан тайлбарлаад юу хийх гэж байгаа хідэн төгрөг хэрэгтэй байгаагаа сайхан нөгөө нэг нийтэд ил зарлаад тэгээ хит болж байгаагаа бүгднгийн бас ингэж нөгөө нэг харуулж агаад одоо яг хідэн төгрөл дут байна гэх юм бол ийм хийх гээд байна гэ тэ. Тэгээ хийснийхаа дараа тэрийг айгу айтайхан зөв тайлгнаад тэ. Тэгэхээр ингээд нөгөө өөрийнхөө одоо 10,000 төгрөгч бай 20,000 төгрөгч бай тэр тэдний данс руу хийчээд дараа нь тэгээд нөгөө тэр жоохон ч хамаагүй тэр өгсөн мөнгөөр чи юу боссон байгааг харахад айгуу сайхан урамтай. За тэгээ нөгөө талаас болохоор бас миний яг мэддэг нэг өөр нэг бас нэг төрлийн бас байгууллага байдیں۔ Санамсаргаас бас л би Facebook-оор баг харж байгаа л анзаарч харж исэн баха. Save Infants гэд. Тийм тэгээд няраа хүүхдүүдийг аварцгаая гэдэг. Яг англиараа тэгтээ нэг тийм Save Infants гэж бичээстэй. Тэгээд тэд нар болохоор ерөөсөө л яг няраа хүүхдүүд чинь нөгөө төрөөд янз бүрийн өвчнөр нөгөө эндэгдэл юу лээ няраа хүүхдийн эндэгдэл тий нэлээд өндөр эдэг тэрийг бууруулах зорилготой эмнэлэгт нь тоног төхөөрөмж авч өгдөг. Тэгэл яг одоогийн байдлаар энэ эмнэлэгт ийм тоног төхөөрөмж дут байгаа юм байна. Тэгээд тэдэн ширхэг тоног төхөөрөмж аваад өгчих юм бол тэдэн хүүхдийг бид нэр жилд аврах боломж байгаа юм байна гэдээ өөртөө судалгаа гаргаж агаад тэгэл судалж үзэж байгаа л тэдэн ширхэг одоо инкубатор шиг юм авахад тий тэдэн төгрөг болох юм байна. Тэгэхээр хүн болгон тэдэн төгрөг хийчих юм бол бид нар энэ хугацаанд ингээд тэдэн ширхэг инкубатор шиг юм уу энэ имлэг рүү өгөөд тэрний үр дүнд 100 хүүхэд ч гэдэг юм уу тий аврагдах боломжтой байна эднэргээд. Тэгэхээр ингээ бодитоор нь ингээ хүнд чинь ингээ тоотой тий яг хідэн төгрөг хийх хэрэгтэйг эднэр ингээ заагаад өгөр айгу амар. Тий яг өөртөө тэрийгэ гардуулж өгөөд тэр гардуулж өгж байгаа зургаа тавиад тий. Тэгэхээр чи яг нөгөө өгсөн мөнгөнийхөө үр шимийг л ер нь хараад байна л гэсэн үг л тий. Харин тий. Тэгээд яг тийм олон хүүхдэд тэгээ нэг тоног төхөөрөмж аваад өглөө гэж бодоход тэр маань олон хүүхдэд амиг нь авах юм уу эсвэл тус тийм болох тийм юу юм ба шүү дээ тий. Үр ашигтай гэдэг юм уу да. Хандив дээр үр ашиг гэж ярьж болдго юм уу? Тэгтээ ямар ч үр ашиг юм уу нөлөө тий. Тэгээ саяхан бас манай нэг найз бас ярьжсэн байхгүй юу? Мэдээж хэрэг манай орны хувьд бол эмнэлгийн салбар айгүй хэцүү тий. За тэгээ тэр утгаараа аавгаа одоо асраад байж хахад тэр нөгөө нэг сангийн өрөөг тогтчулсан байгаа. Тэр өрөө айгүй сайхан тухтай байсан гинэ. Тэгэнгүүт бусад өрөөнүүд нь болохоор ч нөгөө нэг тийм тогтчлт хийгдээгүй. Тэгэл яа харахгүй тэр чи нөгөө тэр сайхан өрөөнөөсөө өдөр болго ингээд дамжаад ингээд нэг 9 өрөө дамжд юм уу? Тэгээ тэр тогтчуулалт хийгээд тэр сангийн шугамаар сайхан тогтчлт хийцэн байгаа өрөө бол сайхан 5 тухтай. Тэгэхээр нөгөө асруулж байгаа хүндээ ч сэтгэл амар. Аав нь одоо жишээл үйлчлэгээ авч илаа гэхэд асарж байгаа хүн тухгүй байгаа дахаар чин мэдээж хэрэг ээж юм аав нар бол тэгэл миний хүү инкүү тийхүү гэл нөгөө
өөрөө ч тухтаа асруулж чадахгүй шүү дээ. Тий санаа зовоод тий асарж байгаа үнэ тухгүйгааг хараад тэгээд ямар нэг байдлаар найз нөхдөөрөө нийлээд энэ нөгөө одоо мэслийн дараах тэр асаргаа сувилгааны өрөөнүүдийг бас тогтчулж өгөх юм бол бас айгу үр нөлөөтэй байх юм байна. Үр шимийн айгу олон хүн хүртэх юм байна гэд ярьжсэн. Тэгэхээр бас тэр бол бас бидний найз нөхдөөрөө хамтраад хийвэл бас зүгээр үр нөлөө нь жоохон илүү гармаарч юм шиг тиймэрхүү ажлууд байж болох юм байна гэж анзаарч харчихсан шин. За тэгээд яг ингээд тэднэрээс гадна бол бидний айгу нийтлэг хийдэг юм байгаа шүү дээ. Одоо Монгол залуучуудын тий найзуудаараа нийлээд найзуудынхаа хүүхдүүдэд бэлэг авч өгнө, шинжилээр тий бүгднийг баярлуулна. За айлсвал найзуудаараа нийлээд ямар нэг тийм нөгөө хасрамжийн газар ч байд юм уу тий хэрэгцээтэй байгаа газар нь бас бэлэг бэлдэж өгнө тий. Тэгээд тийм ажлууд бол яг ингээд нөгөө бүр ингээд сурталчлаад олон нийтэд ил гаргаад байдаггүй ч гэсэн залуучууд зөндөө тийм үйл ажиллагаа хийдэг гэдгийг нь бол тийм анзаарч харж ирсэн. Гой санаачлага зөндөө ах юм тий. Харин тий. Тэгээ нэр найзуудаараа гэснээс дараагийн нэг зөвлөгөө нь болохоор ингэж юм л та. Нөгөө маань ихэнх хой хүмүүс бол энгийн л зэрэг амьдралтай тий. Тэгэл нэх амар илүүчлэл хандуулаад байх их мөнгө төгрөг бол байхгүй. Тэгтэл одоо яг нөгөө гадаадад ялангуяа нөгөө charity гэдэг ч юм уу буйны хандвын үйл ажиллагааг болохоор айгүй их тийм мундаг баян хүмүүс л хийдэг гэдэг ойлголт бас байдаг юм байна л да. Bill Gates, George Soros эднэр гэдэг мундаг хүмүүс байгаа шүү дээ. Том сантай. Эднэр шиг мундаг л байж ижил нийгэмд одоо эерэг өөрчлөлт авчрах мундаг алтмыг хийх боломжтой. Зүгээр энгийн хүмүүс бол бусдад ингээд туслая гэсэн хүсэл байлаа ч гэсэн өнөөдөр би нэг цөөхөн хідэн төгрөгөөр хандаа өглөө гэд миний үзүүлэх өр нөлөө юу илээ гэсэн тийм эргэлзээ эднэр бас байдаг гинэ. Хандаа тусламж гэдэг бол одоо мөнгөтэй, нөлөөтэй, мундаг хүмүүсийн хийж чаддаг зүйл ганцхан бас биш ээ. Хамгийн гол нь хамт олноороо найз нөхдөөрөө нийлж агаад бас бусдыг урайлж агаад тий том үр дүнд хүрж олноо гэж байгаа юм. Тийм. Тэгэхээр яг энэний Монголд байдаг жишээ гэхээр одоо бид найз нөхдөөрөө нийлж байгаа ч юм уу хамт олдоороо нийлж байгаа ч юм уу санаачлаг гаргаад тэрийг хийдэг юмнууд байна тий. Тий. Тэгээ одоо угаасаа ингээд нөгөө нэг анзаарч харж байхад ч гэсэн багаар мөнгнүүд чинь цугларсаар байгаа зөндөө том үр дүн гаргацсан бас ханд юу л ажиллагаанууд байна шүү дээ. Одоо би хамгийн сүүлд гэж анзаарч харахад бол цэрэгт явсан нэг одоо нөгөө ангийн хамт олон гэдэг тий цэргийн анги гэдэг анги хамт олон нийлж агаад тэгээд багнуурт байдаг хөгжлийн бэрхшээлтэй нэг гэр бүлийг тий бас байртаа олгож исэн. Тэр бол одоо хамгийн сүүлд миний харсан хандвийн үйл ажиллагаа байна. Амжилттай зохион байгуулагдсан тий. Тэгээ баг гэлтгүй мөнгө хандивлаад тэрнийхээ үр шимийг харах бол бас сайхан. Нөгөө ад жаргалын гормоны чи их болгоно тий. Харин тийм. Тэгэхээр энэ Peter Singer гэдэг хүн бол биднэрт ийм хоёр зөвлөгөө өглөө л дээ тий. Өгөөмөр байхаас гадна бас ухаалгаар хандив тусламж өгөх талаар тий. Эхнийх нь болохоор өгсөн хандив тусламж ингээд үр ашигтай зарцуулагдах уу гэдэг талаар сайн бодож үзээд мэдээлэл сайн авч агаад мундаг тооцоотойгоор хийж болно гэж байгаа юм. Хоёрдугаар болохоор ганцаараа биш олуулаа нийлж агаад тий ийм ажилд оролцох юм бол олонний хүч оломгүй талаа гэж байгаа. Бас нэг хүний нэг итгэл надад айгу таалагдсан. Канад эмэгтэй байна лээ. Нийгмийн сэтгэл зүйч мэрэгчлээ. Бас их сургуулийн профессор Elizabeth Dunn гэдэг нэг эмэгтэй. Илтгэлээс нь надад юу айгу таалагдсан гэхээр бусдад тусласнараа бид нэр маш их аз жаргалыг мэдэрч одоо амьдралаа их утга учиртай болгож болно тий. Тэгтээ энийг яг мэдрэхийн тулд бидний үзүүлсэн тусалцаа дэмжлэг яг туслах гэсэн хүний маань амьдралд яг ямар өөрчлөлт авчирж байгааг нүдэрээ харахыг хүсдэг гэж байгаа. Тэгэхээр одоо саяны цэргийн анги нийлж агаад нэг гэр бүлийн тий амьдралд айгуу гоё эерэг өөрчлөлтийг авчирсан байна шүү дээ тий. Тэгээд тэрийг хараад бол нөгөө цэргийн ангийн хамт олон болвол их сайхан байсан баг. Тэгэхээр заримдаа болохоор юм байдаг гэж юм л да. Нөгөө UNICEF гэдэг ч юм уу айгуу том нөгөө нэг хүүхдийн сайн сайхны төлөө ч юм уу үйл ажиллагаа явуулдаг том байгууллагууд байдаг шүү дээ. Ийм том байгууллагууд ингээд хүмүүс бас хандив тусламж зөндөө өгдөг гэж тэгж татдаг гинэ. Гэтэ ийм байгууллагууд нөгөө хандив өгсөн хүн яг үнэндээ болохоор миний өгсөн яг энэ мөнгөөр хаана байдаг хэн гэдэг хүүхдийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг мэдэх аргагүй юм байна л да. Тэгэхээр
яг өөрийнхөө үзүүлж байгаа үр нөлөөг харж чадахгүй бол эргээд нөгөө аз жаргалын мэдрэмж бусдад тусалсны сайн сайхныг мэдрэх тэр мэдрэмж нь ингээд багасаад идэг. Тэгээд тэгснийхаа үр дүнд хамгийн гол нь нөгөө ганц нэг удаа хандив тусламж өргөө дараа нь тэгээд амархан мартчихдаг. Тэгээд тийм болд юм л да. Тийм. Тэгэхээр гол нь одоо тэр UNICEF-т хандив өгөхийн нөгөө эсрэг жишээг нь мань хүн юу гэж ийнү гэхээр хажуудаа байгаа хүүхдэд нэг дугуй аваад өчтдөг ч юм уу тий. Тэгээд тэр хүүхэд дугуй унаад баярлаж хөөрж инээж байгааг нь дэрэгдээс нь харсан тэр хүн болвол эсвэл одоо ядарч байгаа нэг айлт яг нөгөө нэг саяны шиг жишээ шиг гэр бүлд нь тусалцаа үзүүлээ тэр гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдөж сайжирж байгааг харах гэдэг бол хүнд маш их баяр баясгална бэлгэлтгээ гэдэг чинь. Тийм хандив гэснээс нэрээ заавал мөнгөн байхгүй байж болно үстэй тий. Хандив чинь тий. Би яг сая нэг тийм юм саналаа л да. Манайхыг 10 нүг яг Австралид амьдарч байх хугацаанд нэг тэнд нэг айгу тийм сонир Монголтой холбоотой нэг австрал хүнийг бид нар олж илрүүлсэн гэх юм уу те нэг олсон байхгүй юу. Тэгээ тэр хамгийн гол нь айгу тийм сонирхолтой хандив хийдэг. Жилд нэг удаа Монголд байгаа тэмээнүүдийг лүү. Тэмээнүүдэд нөгөө нэг нэмнээ илүү тий. Зодны үеэр ерөнхийдөө л нөгөө нэг өвлөн айгу хүүтэн тэгээ бидний амьдарчсан газар чинь нөгөө нэг дандаа халуун байдаг тийм газар байсан байхгүй юу? Тэгээд илүү хүнжлнүүдийн хандвар авдаг. Тэгээ хүнжлнүүдийн бүгднийг цуглуулж нэг контейнер болгоод Монгол руу ачуулдаг. Тэгээ тэр хүнжлнүүд болохоор Монголд авчираад малчин айлуудад нөгөө нэмнээ зэмнээ хийхэд тий айлсэл одоо нөгөө ямар нэг байдлаар дааран тэгээд тэр өвлийг өнтөө давхтаа зориулаарай гэж хүнжил бэлгэлдэг. Тий яг ингээ бүр юм өөрөө зохион байгуулад оройн арга хэмжээ зохион байгуулад тий хоол идүүлээд нөгөө нэг хандивыг авах гад тэр хүмүүст чинь ингээ Монгол улсыг танилцуулаад яагаад ингээд би хүнжил цуглуулад байгаа вэ гэхээр эн чинь ийм амир хүүтэй ороо өвөлдөө ингэж амир хүүтэрдгээ гэдгийг танилцуулж агаад нэг оройг сайхан зугаатаа өнгөрөөгөөд тэгээд илүү байгаа хүнжилнүүдийг авдаг. Гоё юм байна. Тэгээд бас материалын юмнаас гадна нөгөө юу яж болно штэ. Цаг заваа өөрөөр хэлбэл нөө сайн дурын ажил хийнэ гэж ярьдаг ч тий. Тэгээд одоо жишээлх юм бол ямар юу байж болдгоо гэхээр хүүхдүүдэд залуучуудад нөгөө яриа хийх, зөвлөгөө өгөх ийм байдлаар нөгөө мэдлэг мэдээллээр тусалж болно, цаг заваар тусалж болно. Тэгээ гадаадд бол нөгөө нэг юу гэдэг штэ ахмадуудыг хасардаг тийм байгууламжууд байдаг штэ тий. Тэнд очиж хүмүүстэй зүгээр амьдралынхаа тухай ярилцаж зүгээр сэтгэлээрээ ингээд ойлголцож ингэж хамт цагийг өнгөрүүлэх байдлаар ч юм уу янз бүрээр л нөгөө нэг хүнд сайхан тусалж ална шүү дээ тий. Тэр шиг тиймэрхүү юмнууд Монголд одоо ямар боломжууд идэх юм бол тоо санаанд юу орж ирж байна. Яг ахмадынх бол миний санаанд юм орж ирэхгүй байна. Тий. Тэгтээ одоо зүгээр анзаар шаршаахад бол мэдлэг мэдээлэл түгээх тий. Ажлууд бол нэлээд гайгүй хийгдэж байгаа. Тийм ялангуяа одоо ингээд гайгүй ажил мэргэжлэрээ ч юм уу сургууль соёлоор ч юм уу амжилттай явж байгаа залуучууд ингээд айгүйх яриа мараа идэх те. Ингээл залуу уяа 10 жилийн сургуулийн хүүхдүүдтэй ч юм уу их сургуулийн оюутнуудтай уулзаад тэр айгүй гоё юм шиг. Мэргэжлээ яаж сонгох уу те гадаадад яаж ямар тэтгэлэг авч яаж суралцах уу гэл тийм яриануд бол зөндөө хийгдэж байгаа. Тийм. Даваа хүч гэсэндээ нэг 10 жилийн хүүхдүүдэд яриа хийж байгаа. Тийм тэр чинь нөгөө эцэг их өдрөөр ахгүй. Тэглөө. Тийм тэгээ 40 минут яг хүний өмнө гараад те яг нэг сэдв ярих амар хэцүү багш нарын ажил бол үнэхээр хэцүү ажил идэм бэ гэдгийг мэдэрсэн. Тийм. Тэгэж цагаараа мэдлэг чадвараараа бас хүмүүст хүүхдүүдэд залуучуудад тусалж болно те. Тэгээд энэ нөгөө Elizabeth Dunn гэдэг хүн маань болохоор нэг сонирхолтой жишээ ярьж байсан. Тэр нь юу вэ гэхээр хүн угаасаа одоо бусдад туслая гэсэн сэтгэл тэрнээсээ аз жаргал авдаг. Тэр зүйл нь бол одоо бүр наад захын шаардлагач гэдэг юм уу те тэрийг нотолсон нэг судалгаа байхгүй юу? Тэрний юу юм гэхээр 2 настай жоохон хүүхдүүдэд судалгаа хийсэн байгаа юм. Тэд нэр болохоор угаасаа тийм бусдад туслах бусдтай өөртөө байгаа юмаа хуваалцах гэсэн тийм чин хүсэл байна гэдгийг нотолсон байгаа юм. Яаж гэсэн чинь 2 настай жоохон хүүхдүүдэд зөндөө гоё амттан хөвчлээ.
Яг дуртай юмнуудын. Тэгээд тэр амттан авсан хүүхдүүд маань ингээд баярлснаа яаж илэрхийлж байгааг энэ ажигласан байгаа судалгааныхаа. За 2 настай ингээд хүүхд чинь хөөрхөн тэгэл нүд нь гэрэлтэл нүүр нь мишээгээд ингээд баярлж байгаа нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгээд дараа нь яасан гэхээр тэр авсан амттнаас нь найздаа хүү гэж асуугаад тэгэхээр нөө дандаа тгий гэсэн гинэ. Тэгээд хамгийн сонирхолтой нь болохоор найздаа өгөөд найз нь тэр өгсөн амттныг нь идж байгааг хараад баярлж байгаа сэтгэл хөдлөл нь өөрөө нөгөө юм аваад баярлж байснаас хамаагүй илүү байсан гэж байгаа байхгүй. За. Тэгвэл эн чинь нөгөө нэг бас ихний эрдэмтний хэлсэн юмыг бас нотолж шүү дээ тий. Харин тийм нөгөө. Тий өөртөө биш хүнд зарцуулахаараа илүү их ад жаргал мэдэрдэг гэсэн. Харин тийм тэгээд энэ бүр ингээ хүүхэд байхаас нь өсч том болоод том хүн болсон ч гэсэн бүх хүнд л ингээд байж идэг чанар. Тэгээд хамгийн гол нь манай энэ сүүлийн эксперт юу гэдэг нь вэхээр тусалсан хүнээ ингээд яг баярлж байгааг нь амьдрал нь өөрчлөгдөхийг ингээд харахыг бас хүсдэг юм л дээ. Тийм яг нөгөө өгсөн амттныг нь найз нэг иж байгааг хараа баярлаад байна гэж байгаа шиг айдлах. Тийм. Тэгэхээр бусдад туслах гэдэг бол дан ганц одоо тийм нэг ёс зүйтэй зөв үйлдэл гэхээсээ гадна маш их тийм аз жаргал баяр баясгалангийн их үүсэр байж болдог. Тэгээд энийг 2 настай хүүхдээс ахуулаад бүх хүн мэдрэх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг юу гэж бодож байна даа хөө? Одоо энэ нугаас ингээд нотлогдсон юм байна тий. Тэгэхээр одоо зүгээр би яг тийм л юм хэлмээр байна л да. Одоо нэг сар юм чинь. Хэрвээ хүнд юм өгөж одоо хандив өргөж үзээгүй болвол энэ жил нэг өргөөд үзээрээ тий. Яг тэгээд бид хоёрын ярьсан одоо энэ эрдэмтний нотолцоод байгаа юм яг үнэн байна уугүй юу гэдгийг нэг туршаад үзээрэй л гэж хэлмээр байна. Харин тийм. Тэгэхээр бид хоёр өнөөдөр өгөөмөр сайхан сэтгэл гэдэг зүйлийн талаар л юу н яриад байна л та тий. Тэгээд сонсогч та 2020 онд бусдад сайхан сэтгэлээр хандаж бусдад туслах талаар бодож исэн байж болох юм. Тэгээд хэрвээ тийм болвол энэ үйлдэл нь бусдад сэтгэлийн дэм тусалцаа болохоос гадна өөрт чинь маш их тийм аз жаргалыг мэдрүүлнэ. Тий. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө мэддэг цөөн хэдэн хандивын байгууллагуудынхаа талаар мэдээллүүдийг энэ дугаарынхаа товч танилцуулга дээр оруулна. Тэгээ та ухаалгаар судалж үзээд хэрвээ хүсвэл тэднийг дэмжээрэй. Тийм тэгээд нөгөө нэг хоёр нөгөө нэг зүйлийг бити мартаараа тий. Яг хандив өгөхөөс өмнө эхлээд зүрх сэтгэлээ сонсоод дараа нь гаргаж байгаа шийдвэрээ сайн тооцоолж үзээд нөгөө үр нөлөө нь аль нь илүү байхаард нь байхаарыг нь сонгоод тий. Тэгээ хандив өргөөрэй гэж зөвлөмөр байна. Тий. Нэрээ бас гэр бүлийнхэн найз нөхөд хамт олон гээд одоо өдөр тутамдаа үргэлж уулздаг ойр татныхондоо цаг заваа гаргаж сэтгэлийн дэм өгч тусламжийн гараа харамгүй сунгаж байхаа бас битгий мартаарай. Тийм кофе өгчүн үйлээ одоо найзгаа ажил дээр очих жоо бол нэг кек ч юм уу торт бариад очих ч хүртэл танд өөрт ч аз жаргалыг илүү мэдрүүлнэ. Харин тийм яг нөгөө тэр кофега байраад ажлынхаа нь өрөөрөө алхаж байхдаа ямар хуу жаргалтай мэдрэмж төрхийг өөрөөсөө үзээрэй. Тий. За өнөөдрийн дугаараар бидэнтэй хамтаасан танд баярлалаа. Өнөөдрийн сэдвийг санал болгосон Баясаата дахиад баярлалаа. Дараагийн дугаарт сонсогч ЮК-гийн санал болгосноор бясалгал болон дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар ярилцах болно. Сонсогч танд бид хоёроор яриулмаар байгаа сэдв байвал бид хоёрт имэйл өчээрэй. Манай имэйл хаягийг энэ дугаарын товч танилцуулга дээрээс харж болно. Саяны хэдэн 7 хоног подкаст завсарлаж явах зуур бид хоёрыг өгүүлж урмын үгээр зоригжуулж шинэ дугаараа оруулахыг сануулж исэн сонсогчдод баярлалаа. Баярлалаа. Ялангуяа Долгон, Сэги, Хулан, Чимгээ, Ука, Бад Заяа тайдтай маш их баярлалаа. Хэрвээ энэ дугаар танд таалагдсан бол манай подкастыг subscribe хийгээрэй. Мөн найзуудтай авокадотой талхын талаар дуулгаарай. Подкаст сонсдог бүх аппуудаас гадна YouTube дээрээс бид нарыг сонсч болно. Мөн Facebook, Instagram дээр биднийг дагаарай. Манай нэр Хасайго авокадотой талх. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая. Баяртай.